Хан үйлдвэргийн харьяа жигчүүдийг эхийн алдар одонгоор шагнах тухай. Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус тус үндэслэн зарлиг болгох нь хан үйлдвэргийн харьяат олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн дараах эхчүүдийг эхийн алдар одонгоор шагнан сувай. Эхийн алдар 1-р одонгоор Алтан цэцгийн Алтан Эрдэнэ 9-р хорооны иргэн. Эхийн алдар 1-р одонгоор Дорж Дүдлийн Наран туяа 9-р хорооны иргэн. Эхийн алдар 1-р одонгоор Цэвэг Доржийн Баяр цэцэг 9-р хорооны иргэн. Эхийн алдар 1-р одонгоор Буян тагийн Алтан түлхүүр 1-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Накуугийн Бижамила 4-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Чимэд Цэрэнгийн Дулам-сүрэн 3-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Нэргийн Ундарамаа 18-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Даваа Самбуугийн Мөнх туяа 17-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Шарвын Эрдэнэ туяа 18-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Мегмрийн Инх баяр 11-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Чойжил сүрэнгийн Болор 11-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Хад хүүгийн Нэргүй 3-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Лам сүрэнгийн Онон 7-р хорооны иргэн. Эхийн алдар 2-р одонгоор Батынхийн Инх жаргал 19-р хорооны иргэн. Зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга. Ачид ээж нараа Монгол хүн бүрийн бахархал хайрн болсон хүндэт эхчүүдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж Монголын ирээдүй айл бүрийн гэрэлгээ хөөр багтал болсон инхри үрсийг эрүүл саруул хайр халамж дүрэн өсгөн төрнүүлж байгаад нь халуун талархал илэрхийлье. Энэ жил дэлхийд дахин дарагсан коронавирус цар тахлын улмаас хүүхдийн баяраар эхийн алдар одон гардуулдаг эрхэм уламжлалыг хойшлуулсан ч хэдэн хоногийн өмнөөс орон нутаг дүүргүүдээр зохион байгуулж одонгийн гардуулж байгаа юм а. Өнөөдөр Улаанбаатар хотын хан үйлдвэргийн 613, Налах дүүргийн 125, Багнуур дүүргийн 90 ээж, Бан хангай дүүргийн 10 ээжид эхийн алдар 1-2 дугаар зэргийн одонг гардуулж байна. Бурхны шашинд их болсон 6 зүйл хамаг амьтан хэмээх хэллэг байдаг. Энэ хэллэгийн утга нь бусдыг ачид ихтэйгээ зүүрлэн санах,
ээжигээ хайрладаг, инэрдэг шигээ бусдад хандахыг сургаж байгаа юм а. Ээж бол хүн бүрийн сэтгэлд хамгийн ойр, хүн бүрийг хамаг хайр халамжаа зориулах, дээдлж өргөж явахын хүслэн болсон хүн байдаг. Яагаад гэвэл их хүний үрдэ гаргасан хэмжээшгүй их хайр үр хүүхдийнхээ төлөө ямар ч хүлхийг давах чин сэтгэл зүтгэлийг хүн бүр амсаж мэдэрч өсдөг. Тийм болохоор эхийн ачийг яаж хариулах вэ? Ээжигээ хэрхэн баярлуулах вүлээ гэж Монгол хүн бүр хичээн санаж явдаг. Эхийн алдруудан та бүхний нэгэн шөнө үрээ хуурайлан бүүвэлсэн ачийг хариулж чадахгүй ч үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл бахархал хайрын өчүүгэнч болтгой илэрхийлэл болж чадах байхаа. Монголын төр үр хүүхдүүдийн чин хайр хүсэл сэтгэлийг нэгтгэн төлөөлүүлж ингэртэн эхийн алдар одонгоо зүүж өглөө. Монголчууд бидний хамгийн үнэт эрдэнэ болсон хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч тодорхой бодлого шийдлүүд гаргаж хэрэгжүүлэх замаар эхчүүдийгээ дэмжих, ирээдүйн хойшоо хамгаалах ёстойг бид мартаж болохгүй. Хүүхэд хамгаалал эхчүүдийн нийгмийн асуудал зэргийг төр үргэлж анхааралтай байлгахад чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлуудыг санаачилсан цаашдаж улсын хурал, засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно. Өнөөдөр одонгоо гардан авч байгаа ачид ээж нартай өнөр Монголыг бүтээлцч буй эхчүүд та бүхэндээ үр хүүхдүүдэд нь нэрийн өмнөөс болон хувьяасаа дахин халуун талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсье. Мөнх тэнгэрийн хүчин доор их үрс баяр жаргалтай амар амгалан инх тунх аж төрөх болтугай. Одоо хэлэх хөрөөс алдахгүй амар сандарсан. Бас тэндээс яг удаангаа авч тагсаж байхдаа аавынхаа нэрийг эренхүүлэгчээр дуулсандаа маш их бахархсан. Маш их баяртай. Гоё мэдрэмж байт юм байна. 6 хүүхэдтэй. Хүүхдүүдээ гоё эрүүл саруул орчин. Тэгээд эх орондоо ихийг хийж бүтээдэг юм боловсралтай манай хүмүүс болгоно л гэж бодож байгаа шүү. За өнөөдөр алдартай 2 дугаар одонгоо гардан авлаа. Үнэхээр их баяртай байна. Өнөөдөр одан авсан бүх сайхан ээжүүдтэй болон одонгоо нартай баяр хүргэе. Тэгээ энэ даршрамд 2 сайхан ээжтэй, хандаа 5 сайхан охиндоо баярлалаа гэж хэлье. Монголын минь үрс бүхэн аз жаргалтай эцэг эхийн хайранд эрүүлийн хөлс болтугай гэж өрөөё. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр алдартай одон 2 дугаар одонгоо аваад төрийн тэргүүнээс одоо авснаа маш их баяртай байна. Тэгээд бүх одоо авч байгаа бүх ээжүүдтэй баярын хүргэе. Сайхан баярлалаа. Хүүхдүүдэд нь наз жаргал хүсье да. Монголын үрс маш олон болохгүй. Би 4 хүүхэдтэй. Миний баялаг бүтээл миний 4 хүүхэд. Тэгээд 4 хүүхэдтэй гаргасны маань одоо төрийн тэргүүн маань ингэж хүндэтгэн үзэж намайг ингэж алдартай одонгоор мэдээлсэн юм ажиллаж байна. Маш их баяртай. Монгол улсынхаа ерөнхийлөгчөөс алдартай хэмээх эрхэм амьтан цалыг бүртэж байгаа миний хувьд бол маш их баяртай. Тэгээ өөрөө ирэхгүй нөгөө гэр бүлэрээ бахархаад, үр хүүхдүүдээрээ бахархаад тэр сэтгэл омогшил нөгөө хүндэтгэвтэй. Миний хувьд бол би 5 хүүхэдтэй. Тэгээ том 2 хүүгээ гаргасныхаа дараа 7 жилийн дараа 3 хүүхдээ үлдээж авсан байгаа. 2 охин 1 хүүтэй явсан. Мэдээж нөгөө их хүний хувьд нөгөө үр хүүхдүүдээ зөв сайхан хүмүүжээд бас нийгэм маань өөрөө зөв байгаасай, хүүхдэд ээлтэй байгаасай л